За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн мэтлэгээр олонний шүүмжлэлд өртөөд байгаа бас нэг ярианы талаар өөрийнхөө үзэл бодлыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. За энэ бичлэгийг хэн нэгнийг муулж доромжлох зорилготой хийгээгүй шүү. Тухайн хүний ярьсан яриа нь хайр, гэрлэлт, бэлгийн харилцаа, хүний үн цэнийг ойлгох ойлголтод ямар алдаа байгааг маш тод харуулсан учраас энэ талаар ярих гэж бодсон юм аа. За Ганбаатар гэх залуу тухайн нэвтрүүлгийн үеэр ингэж ярьсан байгаа. Зарим охид хүнтэй унтахгүй, олон хүнтэй дотн харилцаанд орохгүй, зөвхөн нөхөр болох хүнтэйгээ л байна гэж боддог. Би тэгэхээр гайхдаг. Хүнтэй ганц хоёр удаа уулзаж, туршлага солилцож байж тэр зүйл чинь сайжирнаа. Надад үнэхээр таалагдсан баг хүнтэй дотн харилцаанд орж байгаагүй охин таарлаа гэж бодъё. Би түүнд дурлаад гэрлэх гэтэл бэлгийн харилцаанд таарахгүй бол яах вэ гэсэн утгатай зүйл ярьсан байгаа. За үүнийг сонссон хүмүүс маш их дургуутсан. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь яагаад дургуутсаад байгаагаа тодорхой тайлбарлаж чадахгүй. Тэр хүний ярьсан яриан таалагдаагүй, ёс зүйгүй байна. Эмэгтэй хүнийг доромжлоо гэж хэлж байгаа ч яг аль хэсэг нь ямар үзэл санаа нь буруу вэ гэдгийг задлж ярихгүй байна. Тиймээс өнөөдөр би энэ яриаг аль болох тайван, бодиттой, өргөн хүрээнд задлан ярив. За юуны өмнө би өөрийгөө ариухан сайхан ямар ч алдаа гаргаж үзээгүй хүн болгож харуулахыг хүсэхгүй байна. Би ч гэсэн 24-өөс 30 орчим наснда маш их шоуддаг байсан. Архитаар суун, баар цэнгэний газар хэсэн, амьдралын зарчимгүй, замбраагүй дотн харилцаанд ордог байсан. Тухайн үедээ энэ бүгдийг тийм ч ноцтой буруу зүйл гэж ойлгодоггүй байсан. Тэгвэл өнөөдрийн золбоо тухайн үеийн амьдралаа яагаад завхаарл, яагаад буруу амьдрал гэж тодорхойлдог болсон юм болоо. Энийг та бүхэнтэйгээ маш шударгаар хуваалцмаар байна. Нэг өгүүлбэрээр хэлбэл архиуж, шоудсан, зарчимгүй, замбраагүй амьдралаар амьдрах үнэхээр хэцүү байсан. Гаднаас нь харахад яг хөгжилдөж байгаа юм шиг. Найз нөхдөдтэйгээ ууж идэл, стрессээ тайлал, инээж хөхрөлдөөл, чанга хөгжимтэй газар ороод хүмүүсийн анхаарлын дунд бүжиглээ. Гэхдээ миний дотор нэрлэх боломжгүй нэг тийм хоосон орон зай намайг байнга зоодог байсан. Архиугаад шартаад маргааш нь сэрэх тэр мөч. Толгоо өвдөл, ам хатаал, урд шөнө юу ярьж, юу хийснээ бүтэн санахгүй маш их алдаа гаргасан. Тэр алдаанаасаа үхтлээ ичдэг. Өөрийгөө бүр харааж зүхдэг. Заримдаа шоудаж тасраад таньж мэдэхгүй хүнтэй нэг газар сэрэх тэр мөч. Үнэхээр муухай байдаг байсан. Хоосноос хоосон мэдрэмж. Сэтгэл санааны хувьд, энергийн хувьд, сүнсний хувьд бүр хамгийн доод зэгт унчсан юм шиг мэдрэмжийг авдаг байсан. Архиусныхаа дараа хар дарж зөөдлөн, хэдэн хоног шартаж хэвтэн, шалтгаан нь мэдэгдэхгүй айдас төрн, сэтгэл түгшин, хайрын цаг, эрүүл мэнд, санхүү гэдэл маш олон зүйл дээр харамсдаг байсан. Зарчимгүй дотн харилцаанд орсны дараа ч далд тухамсрын хаа нэгтээ би буруу юм хийчихлээ гэсэн мэдрэмж байнга төрж дотроос өөрийгөө шүүмжилдэг байсан байхгүй. Гэтэ хамгийн аюултай нь юу гэж хүн ийм амьдралаар удаан амьдрах тусам анх мэдэрдэг байсан тэр гэмшил нь бүдгэрч эхэлдэг. Эхлээд хийхэд эвгүй байсан зүйл сүулдэ энгийн болно. Эхлээд хийхэд ичдэг байсан тэр үйлдэлээ сүулдэ бахархалтай юм шиг ярьдаг болдог. Алдаа мэд санагддаг байсан амьдрал нь сүулдэ өөрийнх нь зан чанар, дадал зуршил болж хувирсан байдаг. За тэгээ өөрийгөө хамгаалахын тулд бүгд л ингэж амьдрдаг штэ. Залуу нас штэ, ганц олдох амьдрал штэ. Туршлагатай болох хэрэгтэйгээд өөрийгөө зөв төсөөр байгаад эцэстээ дотроос нь өөрийг нь буруу үйлдэл хийж байгаа гэдгийг гэрчилдэг мэс чанар, хүн чанарынхаа дууг сонсгоо болдог. Амархан ойлгуулах юм бол хүний сэтгэл гэдэг хатуурдаг. Тэгээ эрүүл амар тайван байдлаас илүү согтуу солиорл гой санагдана. Хайраас илүү хүсэл тачаал шундаг. Үнэнч байдлаас илүү шин хүн, шин мэдрэмж, шин догтлол руу донтдог. Гүн холбоосноос илүү төр зургийн таашаал хөөцөлтөн. Хүнтэй сэтгэлээрээ холбогдохоос айдаг мөртлөө биеэрээ холбогдохыг энгийн зүйл гэж бодож эхэлдэг. Өөрийнхөө биеигч бусдын биеигч хүндлэхээ болж эхэлнэ. Нэг мэтгэл хүнийг хүн гэж харахаа болж надад ямар таашаал өгөх вэ гэсэн өнцгөөс л хардаг болно. Энэ хүн надад үнэнч байж чадах уу? Хүнд үед хажууд минь үлдэх үү? Надтай хамт амьдрал босгох хүн мөн үү? Миний үр хүүхдийн аав, ээж болж чадах уу гэдгийг харахын оронд надад таарах болов хэр туршлагатай бол миний хүсэлт нийцэх үү гэдгээр хүнийг хэмжиж эхэлдэг. За энэ бол өнөөдрийн ярианы хамгийн гол асуудал. Хүмүүс зөвхөн бүдүүлэг үг сонсоод уурлаг байхгүй юу? Тэр ярианы цаана байгаа хүнийг үнэлэх хэмжүүр нь буруу учраас дургуун хүрсэн. Тус ярианд эмэгтэй хүнийг хүн гэж харахгүй байна. Эмэгтэй хүний зан чанар, үнэт зүйл, сэтгэл, хүсэл мөрөөдөл, айдас, туулсан амьдрал, ирээдүйн зорилгыг нь яриаггүй. Харин тухайн эмэгтэй өөрийнх нь бэлгийн хэрэгцээг хангаж чадах эсгээр үн цэнийг нь хэмжиж ярьсан. Энэ нь эмэгтэй хүнийг амьдралын хань биш, хэрэгцээ хангах үйлчлэгээ үзүүлэгч мэтээр харсан хандлага байсан учраас олон хүн
дургуутсан юм аа. Би түүнд хайртай. Гэхдээ надтай дотн харилцаанд орсон таарахгүй бол яах вэ? Тэр эмэгтэйд юу хэрэгтэй вэ гэдгийг асуухгүй байна. Зөвхөн миний таашаал төвдөн байна. Энэ ярианы хамгийн том төөрөгдөл бол олон хүнтэй дотн харилцаанд орсон хүн илүү туршлагатай. Тиймээс ирээдүйн хандаа илүү тохиромжтой гэсэн санаа байсан. Ийм дүгнэлтийг баталсан шинжлэх ухааны доктортой нотлохоо байхгүй. Хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсныг нь тоолоод сайн хань, сайн эхнэр, сайн нөхөр болох чадварыг нь тодорхойлдоггүй. Хосуудын бэлгийн болон харилцааны сэтгэл ханамжинд юу чухал вэ гэдгийг судлахад нэг зүйл дахин гарч ирдэг. Тэр нь юу вэ гэхлээр ярилцах чадвар, өөрийн хүсэл, тухгүй байдал, айдас, хязгаар, хэрэгцээгээ хүндэтгэлтэй хэлэх, нөгөө хүнээ сонсох, шахалт үзүүлэхгүй байх, бие биенийхээ онцлогт тохирох, харилцан сурах, төвчээртэй байх. Өөрөөр хэлбэл сайн дотн харилцаа гэдэг төрөлхийн бэлэн ирдэг үзүүлбэр биш. Хоёр хүний хооронд бий болдог итгэлцэл, мэдлэг, ярилцлага, хүндлэл, дасал, аюулгүй байдлын үр дүн юм аа. Нэг хүн өмнө нь олон хүнтэй уулзсан байлаа гэд шинэ хантайгаа автоматар зохицно гэсэн үг биш. Учир нь хүн бүр адилгүй. Нэг хүнд таалагддаг зүйл нөгөөд нь таалагдахгүй байж болно. Нэг хүний хязгаар нөгөөхийнхөөсөө өөр байж болно. Хүн бүрийн бие, хүсэл, сэтгэл, айдас өөр. Тиймээс олон хүнтэй туршлага солилцвол сайн болно гэдг нь машины дадлах шиг ойлгосон хитрхи бүдүүлэг тайлбар. Та нэг хүнтэй ойр дотн байж сурсан зүйлээ дараагийн хүн дээр шууд хуулж тавьж болохгүй. Харин удаан хугацааны хосын дотн харилцаа бол бие биенээ олон жил таньж мэдээд, итгэлцэл үүсээд, асуугаад, сонсоод хамтдаа хөгжих үйл явцыг хэлж байгаа. За бэлгийн харилцаа таарахгүй бол яах вэ гэдэг асуултыг огт асууж болохгүй гэсэн үг биш ээ. Хосуудын хувьд дотн харилцаа гэдэг маш чухал. Хүсэл хэрэгцээний зөрүү бодит амьдрал дээр асуудал болох кейс зөндөө байдаг шүү дээ. Зарим гэр бүл дотн харилцааны асуудлаас болж маргалддаг нь ч үнэн. За гэхдээ дотн харилцаа гэдэг энэ нийцэл гэдэг нь анхны нэг удаагийн уулзалтаар шалгаад тэнцсэн хүнийг нь сонгодог шалгалтын дүн биш ээ. Нийцэл гэдэг зүйлд итгэлцэл, сэтгэл санааны ойр байдал, харилцан хүндлэл, аюулгүй мэдрэмж, эрүүл мэнд, стресс, ядралт, хүүхэд төрөлт, нас, эмчилгээ, хүсэл сонирхлын өөрчлөлт, хоорондын харилцааны чанар гээд маш олон зүйл нөлөөлнө. Өнөөдөр таарч исэн хүн маргааш ихэд өвдөж болно, хүүхэд төрүүлсний дараа бие махбод өөрчлөгдөж болно, ажлын дарамтаас болж хүсэл нь буурч болно. Мэдээж хүн нас ахих тусам бие нь өөрчлөгдөнө. Тех бүрд шин туршлагатай хүн хайх юм уу? Үгүй шүү дээ. Жинхэнэ хамтын амьдрал гэдэг өөрчлөлтийн үе бүрд хамт байж, ярилцаж, тусалж, шаардлагатай бол эмч, сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхөөс тусламж авахыг хэлнэ. Тэгэхээр тухайн ярианаас залуу охид хүүгүүдэд маш аюултай нэг дохио очиж байна. Чи хүнтэй унтаж үзээгүй бол сул дорой. Туршлагагүй бол хүнд тоогдохгүй шүү. Ирээдүйн хандаа сайн байхын тулд одоо олон хүнтэй туршлага хуримтлуулах ёстой гэсэн ойлголтыг залуучуудад өгч байна. Энэ бол бэлгийн боловсрал биш ээ. Энэ бол дарамт. Ялангуяа өсвөр насны хүүхэд залуус олонний танил хүмүүсийн яриаг сонсоод би хоцорж байгаа юм болов, намайг туршлахгүй гэж шоолох болов, гэрлэх хүн маань намайг голох болов гэж айц төрж болно. Тэгээд өөрийн хүсээгүй харилцаанд зөвхөн бусдад тоогдохын тулд орж мэднэ. Хүн хизээ хинтээ ямар нөхцөлд дотн харилцаанд орох нь тухайн хүний хувийн сонголт. Бүлээх сонголтыг хийсэн хүнийг хоцорсон гэж хэлж болохгүй. Гэрлэлт хүртэл биеэ хадгалахыг хүссэн хүнийг дорд үзэж болохгүй. Өмнө нь харилцаанд орж исэн хүнийг ч бузар үн цэнгүй гэж доромжилж болохгүй. Хүний үн цэнийг өнгөрсөн хамтрагчдын тоогоор хэмжих нь аль ч талдаа буруу. Нэг хэсгийг нь туршлагагүй чадваргүй гэж доромжлно, нөгөө хэсгийг нь завхаа гэж доромжлно. Эцэст нь эмэгтэй хүн ямар ч сонголт хийсэн буруутгадаг нийгэм бий болно. Бидэнд хэрэгтэй зүйл бол доромжлол биш, хариуцлага, үнэнч байдал, зөвшөөрөл, эрүүл мэнд, өөрийгөө болон бусдыг хүндлэх тухай боловсрал. Би одоо өөрийнхөө өмнө нь туулсан мэдрэмж рүү буцаад оръё. Зарим хүн нэг удаагийн харилцаанд орчхоод зүгээр өнгөрч болдог. Одоо one night гэж ярьдэн шүү дээ. Бүх хүн яг над шиг мэдэрнэ гэж би хэлээгүй шүү. Судалгаануудын үр дүн ч адилхан байдаг. Гэхдээ яагаад олон хүн one night хийснийхаа дараа харамсах, хоосрох, ашиглуулсан мэт санагдах, түгших мэдрэмж авдаг вэ? Учир нь хүний биеийг сэтгэлээс нь бүрэн салгаж болдоггүй. Хүн компьютер биш. Биеэрээ ойртсон ч сэтгэлээрээ юу ч мэдрэхгүй гэсэн товчлуур хүнд байдаггүй. Дотн харилцаанд орох үедээ хүн өөрийнхөө хамгийн эмзэг орон зайг нөгөө хүндээ нээж яадаг. Итгэл төрн, хүлээлт үүснэ, нөгөө хүнтэйгээ холбоотой мэт мэдрэмж төрнө. Харин маргааш нь нөгөө хүн танихгүй мэт хандах, хариу өгөхгүй ч юм уу, өөр хүнтэй гэдгийг мэдсэн үед
ашиглуулсан юм шиг мэдрэмж төрдөг. Ялангуяа нэг тал нь харилцаа хүссэн байхад нөгөө тал нь зөвхөн түр зуурын таашаал хүссэн бол шарах илүү гүнзгий болдог. Хүсэл тачааллын нэг онцлог байгаа. Хүссэн зүйлээ авсны дараа удалгүй дахин шин зүйл хүсдэг. Өнөөдөр нэг хүн, маргааш өөр хүн. Өнөөдөр нэг газар, маргааш нь илүү хүчтэй мэдрэмжийг хүсчээдэг. Хүн өөрийнхөө энэ дотор байгаа дотоод хоосрлыг шинэ хүн, шинэ бие, шинэ шоугаар дүүрэх гэж оролдох тусам тэр хоосон зайд улам томордог. Учир нь энэ сэтгэлд байгаа дотоод ганцаардлыг биеийн түр зуурын таашаалаар эмчилж болдоггүй маа. Өөрийгөө үн цэнгүй мэдэрч байгаа энэ мэдрэмж нь олон хүнтэй унтлаа гэд алга болохгүй, арилахгүй, хүлээн зөвшөөрөх хүсэлтэй, хайрлуулах хүсэлтэй хүн бие өгснөөрөө хайрыг авахгүй. Бүр эсэргээрээ зарим тохиолдолд хайрлуулахын тулд өгсөн зүйл нь ашиглуулах хаалга болж хувирдгийг шүү. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрэгтэйчүүд ч мөн адил шархалдаг. Эрэгтэй хүн олон эмэгтэйтэй харилцаанд орсноо бахархал гэж бодож болохч сүүлдээ эмэгтэй хүнийг итгэж болох амьдралын хань бус түр зуурын таашаалын их үүсвэр мэтээр хараад дасчихвал өөрөө жинхэнэ хайр тогтоох чадваргүй болдог. Хүний биеийг хэрэглээ шиг харж сурсан хүн нэг л өдөр өөрийгөө ч хэрэглээ мэт ойлгодог болно. Хайр гэдэг чи надад юу өгч чадах вэ гэсэн асуулт биш ээ. Би энэ хүнийг хүндэлж чадах уу? Аюулгүй байдлыг нь хамгаалж чадах уу? Сул дорой үед нь хажууд нь байж чадах уу? Би энэ өөрчлөгдсөн ч хайрлаж чадах уу? Өхөн хөлтлээ хамтдаа амьдралын хариуцлага үүрч бие биедээ өгсөн тангараа биелүүлж чадах уу? Эдгээр асуултад хариулж чадахгүй бол та хүн хайрлах болоогүй л байх гэсэн үг шүү. Би ч гэсэн ялгаагүй энэ бүгдийг өөртөө л хэлчихсэн. Хүний хүсэл тачаал гэдэг яг одоо гэж яаруулдаг. Авахыг хүсдэг, нууцлахыг хүсдэг, хүний биеийг түрээсэлдэг. Хүсэл тачаал нь дуусах үед хэрэггүй мэт хайдаг. Энэ ялгааг ойлгохгүй бол бэлгийн дур хүслээ хайр гэж андуурна шүү. Тэгээ нөө догтлон буурахаар хайр дуусчихлаа гэж боддог. Үнэн дээр хайр нь дөнгөж эхлэх боломж нь тэр үед бий болдог. Эрлэлт хийдэг төгс хоёр хүн нийлж амьдрахыг хэлэхгүй. Өөр зан чанартай, өөр гэр бүлд өссөн, өөр айдас сул талтай хоёр хүн нэг нэгэндээ үнэнч байх шийдвэрийг гаргаж байгаа. Тиймээс гэрлэлтэд зөвхөн бэлгийн татагдал хангалтгүй. Хүний үнд зүйл, зан чанар, уурлах үедээ ямар ааш гаргаж ийн, мөнгөтэй харьцах хандлага, үнэнч байдал, ажил хөдөлмөр, гэр бүлийн талаарх ойлголт, хүүхэд хүмүүжүүлэх үзэл бодол, арх мөрөгтэй тоглоом мансууруулах бодисд хандах хандлага, бусдыг хүндэтгэх чадвар гэх мэт маш олон зүйл нөлөөлнө. Өнөөдөр маш сайн дотн харилцаатай байсан ч гэсэн худалч хариуцлагагүй архинд донтсон хүчрхийлэгч хүнтэй гэр бүл болвол аз жаргалтай амьдарч чадах уу? Мэдээж үгүй шүү дээ. Харин хоёр хүн бие биенээ хүндэлдэг, үнэнч, ярилцах чадвартай, суралцах хүсэлтэй байвал дотн харилцаагаач хамтдаа хөгжүүлж чадна. Хань ижлээ сонгох тухай судалгаанд хүмүүсийн урт хугацааны үнд зүйл, амьдралын зорилго, зан чанар, итгэлцэл, хүндлэл, ойлголцол чухал байдгийг онцолдог. Харин өмнө нь хэдэн хүнтэй харилцаатай байсан бэ гэсэн ганц үзүүлэлтээр гэрэлтийн чанарыг тогтоох боломжгүй. Би нэг эмэгтэйд хайртай боллоо. Тэгсэн тэр эмэгтэйтэй дотны харилцаанд орсон таарахгүй бол яах вэ? За юуны өмнө тэр эмэгтэй надад шалгалт өгөх гэж ирсэн хүн биш ээ. Би өөрөө ч гэсэн тэр хүнээс шалгалт авах эрхтэй шүүгч биш. Гэр бүл болох гэж байгаа бол дотны харилцаа, хүсэл, хязгаар, эрүүл мэнд, хүүхэд, үнэнч байдал, ирээдүйн талаар насанд хүрсэн хүмүүс шиг хүндэтгэлтэй ярилцах хэрэгтэй. Нөгөө хүнийхээ яриаг сонсч чадахгүй, зарчмыг нь хүндэтгэж чадахгүй бол магадгүй тэр хүн надад тохирохгүй байгаа юм биш. Харин би өөрөө үнэнч амьдралд хараахан бэлэн биш байж болно. Залуучуудаа хандаж хэлэхэд чи туршлагагүй юм байна. Чамааг хэн тоох юм бэ? Хайртай бол нотол. Хайртай бол яг надтай одоо унт. Бүгд л хийдгий штэ гэж өөрийг чинь шахаж байвал тэр хүн таныг хайрлаж байгаа юм биш шүү. Өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд айцыг чинь л ашиглаж байгаа. Үнэхээр хайртай бол үгүй гэх үгийг чинь хүндлэн. Жинхэнэ хайр дарамтлахгүй хүлээдэг. Ганцаардаж байна гэд хин нэгэнд бие өгөх шаардлагагүй. Хин нэгнийг алдахгүй тулд өөрийгөө алдах хэрэггүй шүү. Өмнө нь алдаа гаргасан бол амьдрал дууссан гэсэн үг биш. Өнгөрснөө өөрчилж чадахгүй ч өнөөдрийн сонголтоо өөрчилж болно. Өмнө нь олон хүнтэй харилцаанд орсон хүн ч өнөөдрөөс үнэнч амьдралаар амьдрч чадна. Өмнө нь архиуд шоудаг байсан хүн ч зөв амьдралтай болж чаднаа. Өмнө нь өөрийгөө хүндлээгүй хүн ч өөрийгөө хүндлэхэд суралцж чадна. Би өөрөө энэ амьдралын бодит жишээ. Архиухаа болоод, шоудхаа болоод, замбраагүй дотны харилцаанд ордог байсан амьдралаа зогсоогоод зарчимтай амьдрч ихслийн дараа би үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалан мэдэрч амьдрч байна. Би та бүхэндээ чин сэтгэлээсээ хэлж байгаа шүү. Өмнө нь догтлолыг аз жаргал гэж мэдэрдэг байсан. Согтуурлыг эрхчлөө гэж андуурдаг байсан. Олон хүний анхаарлыг үн цэн гэж ойлгодог байсан. Хүсэл тачаалыг хайр гэж боддог байсан. Харин одоо ойлгож байна. Эрхчлөө гэдэг хүссэн бүхнээ хийх биш, өөрийгөө сүйтгэж байгаа зүйлд
үгүй гэж хэлж чадахыг хэлдэг юм байна. Нэр төр гэдэг бусад хүн намайг юу гэж харахаас өмнө би өөрийнхөө өмнө нүүр бардан байхыг хэлдэг юм байна. Хайр гэдэг төр зүрийн догтлол биш. Нэг хүнд үнэж үлдэх сонголт, шийдвэр, чадвар юм байна. Өнгөрсөн амьдралаа бодохоор одоо ч дотор муухайрдаг. Бүр дотор үнэхээр муухай болдог. Гэхдээ би өнгөрснөө нуухгүй. Миний гаргасан алдаа өнөөдөр хэн нэгнийг ижил замаар явахаас сэрэмжлүүлэхэд хэрэг болж байвал утга учиртай. Энэ бичлэгийг хийсэн гол зорилго нь Ганбаатар гэх залууг үзэн ядуулах биш, харин түүний хэлсэн үгийн цаатах үзэл санааг ярилцахыг хүссэн. Эмэгтэй хүнийг туршлагаар ангилж болохгүй. Эрэгтэй хүн олон хүнтэй унтсан байлаа гэд бахархаад ах юм биш. Хүний үн цэнийг бэлгийн харилцааны тоогоор хэмжиж болохгүй. Гэрлэлтийг урьдчилсан хэрэглээний шалгалт болгож болохгүй. Хайрыг тачаалын үйлчлэгээ болгож болохгүй. Бэлгийн харилцаа бол муу зүйл биш. Хайртай хүнтэйгээ албан ёсоор гэрлээд Бурхны өмнө үхэн хөтлөө бие биедээ үнэнч байна гэдгээ амласан хойноо бие биенээ хайрлаж дотн харилцаанд орж таашаал авахыг Бурхан бидэнд бэлэг болгож өгсөн юм аа. Хайраас таашаал авах, завхаарлаас тачаалыг мэдрэх хоёр өөр шүү. Дотн харилцаа зөвхөн биеийн үйлдэл биш, хүний сэтгэл, итгэл, нэр төр, эрүүл мэнд, ирээдүй холбогддог. Тиймээс бүгдээр энэ бичлэгийг үзэж байгаа та ч тэр, би ч тэр өөрсдийгөө хүндэлж сурцгаая. Бас бусдын хязгаарыг ч хүндэлж сурцгаая. Согтуу үедээ амьдралынхаа том шийдвэрийг битгий гаргаараа. Хайр, хүсэл тачаал хоёрыг ялгаж сурцгаая. Хүнтэй гэр бүл болохдоо биеийг нь биш, зан чанарыг нь сонгоцгоо. Өнөөдөр залуус хайрыг зүгээр нэг мэдрэмж биш, үнэнч сонголт гэдгийг ойлгол маргааш гэр бүлүүд илүү бат бөх болно. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэрэгцээ хангах хэрэгсэл бус, нандин хайрлаж авах хайр гэж харж сурвал хүчрхийлэл, доромжлол багасна. Эмэгтэй хүн хайрлуулахын тулд өөрийгөө золиослох шаардлагагүй гэдгээ ойлгол ашиглуулах нь багасна. Бид нар арх, шоу, төр зүрийн таашаалыг эрхчлөө аз жаргал гэж нэрлэхээ болвол олон залуучууд өөрсдийнхөө амьдралыг сүрлээс хамгаална. Эцэст нэг зүйлийг хэлмээр байна. Олон хүнтэй байсан учраас үн цэнтэй болдоггүй. Хүнтэй огт дотн харилцаанд орж үзээгүй учраас үн цэнгүй болдоггүй. Таны үн цэн биеийн туршлагаар хэмжигдэхгүй. Харин та бусдыг хэрхэн хайрладаг, хэлсэн үгэндээ хэр үнэнч байдаг, хүний хязгаарыг хэр хүндэлдэг, алдаагаа хэрхэн засдаг, ямар хүн болж төлөвшснөөр хэмжигдэнэ. Түр зуурын таашаалаар насан туршийн амар амгалангаа бүү солиорой. 10 минутын хүсэлтэд хөтлөгдөөд амьдралынхаа хамгийн үн цэнтэй зүйлийг битгий өгөөрэй. Өөрийгөө хүндэл, сэтгэлээ хамгаал, ирээдүйн ханаа бод, үр хүүхдтэй үлдээх гэр бүлээ бод. Хайр гэдэг хэрэглээд хайдаг хог биш. Гэрлэлт гэдэг туршиж үзээд таарахгүй, таалагдахгүй болохоор сольчихдаг бараа биш шүү. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл дараагийн хавчлахаар уулзтлаа. Түр баяртай.